За миний хувьд бол гадаад томилтууд бол энэ жил нэлээд их байлаа. Тэгээд тэр нь болохоор улсын хурлын тамирын газрын төсвөөс биш. Тэр нь бол дандаа олон улсын байгууллагуудаас бол урилгаар дандаа үйл ажиллагаанууд оролцож явсан. Ямар хуу арга хэмжээнүүд байсан бэ гэхээр хамгийн залуу гишүүнээр сонгогдсон учраас залуу парламентчтай холбоо гэж бас байдаг. Залуу эмэгтэй парламентчтай холбоо гэж байдаг. За дээрэс нь залуу улс төрийн манлайлагч нарын одоо бас ийм хөтөлбөрүүд байдаг. Тэгээд энэ хөтөлбөрүүдэд хамрагдаад явхаар одоо жишээ нь 15 улсын эмэгтэй парламентын гишүүд нь тухайн одоо сэдвт асуудлуудаар өөр улсууд дээр очиж ажилладаг. Тэгээд бас Монгол улсад дараа жил ирэхээр би бас ингэ төсөлтийн тавьсан. Тэгээд ингэ 15 улсын парламентын эмэгтэй гишүүд бас хөтөлбөрт нь хэрэг батлагдаж чадах юм бол бас Монгол улсад бас ирж бас ажиллахаар байгаа. Тэгээд үндсэндээ бол маш олон гадаад томилтуудын одоо урилгууд бас над дээр байсан ч гэсэн миний хувьд бол яг өөрөө тэнд очиж илтгэл тавих эсвэл ямар нэгэн пенальтанд оролцохгүй байх юм бол явах хөл сонирхол бол байдгүй тэр төдийлөн. Тэгээд мэдээж хэрэг нөгөө нэг олон нийтэд бид нар нээлттэй ажиллах хэрэгтэй. Тийм учраас 3 сар тутамдаа бол Facebook хуудасаараа би өөрийнхөө тайлангуудыг бол гаргаад явдаг. Тэгээд эрчтэй холбоотой, дээрээс нь гадаад томилттой холбоотой тэнд очиод ямар хилцүүлэг, ямар уулзалтанд оролцов, ямар пенал дээр үг хэлв гэдгүүдээ бол бичсэн байгаа. Тэгэхээр бас Facebook хуудаснаас авч болно. Тэгээд саяхан би 12 сард болохоор бас бүгднийг нэгтгэхэд бас ийм гадаад томилтуудтайгаа холбоотой бас тайлангаа ихэд гаргасан байгаа. Тэгээд өмнөх улирлуудын тайлантайгаа хамт тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг ямар ажлууд байснуудаа бол гаргасан. Тэгээд бас ер нь нээлттэй л чөлөөтэй мэдээллүүдээ иргэдтэй өгөөд явчих чинь өөрөө тийм зөв жишг юм болов уу гэж бодож байгаа болохоор өөрөө тийм зардал мөнгө гаргахгүйгээр бас фэйсбүүкээрээ дамжуулаад тайлангуудаа тавиад явчих гэж хичээж байгаа. Одоо таны хувьд ямар хуулийн төсөл дээр ажлын хэсэгт нь орж ажиллаж байгаа вэ? Тэгэхээр миний хувьд бол хамгийн гол анхаарч байгаа ажлын хэсэг бол эрчим хүчний хуулийн шинжилсэн хариулгын ажлын хэсэг байсан. Тэгээд учрал дарга болохоор бүх ажлын хэсгүүдийг татан болгоцож байгаа. Тэгэхээр нөгөө ажлын хэсгээрээ хамтарч багаараа ажиллаж исэн ажил маань бол өөрөө цаашаа яаж явахаа бас гişүүд бас жоохон ойлгомжгүй байдлаар ирсэн байгаа. Нэг 9 гишүүн бол идэвхтэй ажиллаад явж исэн. Тэгэхээр одоо энэ нөгөө хуулийн өргөн барихтаа яаж явах вэ? Хамтын байдлаар өргөн барих уу? Эсвэл тусдаа явах уу гэдэг нь жоохон тодорхойгүй байдал руу шилжчихлээ. Үндсэндээ бол эрчим хүчийг төр оролцохгүй чөлөө өрсөлдөөний зах зээлээр нь явуулъя гэдэг тэр агуулгаар өрсөлдөөний зах зээлийг одоо энэ салбарт нэвтрүүлэх тэр одоо үзэл баримталтай хуулийн төсөл байгаа. Нөгөө нэг боловсруулагдаад ерөнхийдөө дуусчихсан бас ингээд нөгөө нэг хүлээлтийн шатанд байгаа бол бүгд найрамдах Монгол ард улсад ирэх болох тухай буюу одоо бид нар мэднэ бэтийн тухай хууль байгаа. Бэтийн томилоод байдаг. Гэтэл энэ чинь 92 оны үндсэн хуулиас өмнө одоо шилжилтийн үед зориулж исэн одоо бүгд найрамд Монгол ард улс нь одоо байхгүй улсын хуулийг өнөөдөр ашиглаад төрийн биш компаниуд төдөг нээлттэй хавцад компани дээр ч гэсэн бэт томилоод байгаа энэ асуудал чинь өөрөө одоо үндсэн хуулиас зөрчсөн нэг хууль байгаад байгаа. Тэгэхээр энэ өмнөх үеийн социализмын үеэс капитализм руу одоо арчлуур шилжих үед байсан үед ашиглаж байсан энэ хуулийг одоо ашиглаад байгаа нь жоохон зохимжгүй. Тэр утгаараа энэ хуулийг бол хүчингүй болгохоор бол хуулийн төсөл бэлдээд тэгээд засгийн газраас бол саналын хуулийг байж байгаа. Дараагийн нэг жоохон маргаантай ч гэсэн удаан бас нэлээд сууж байгаа хуулийн төсөл болохоор шагналын тухай хуулийн дээр бол ажиллаж байгаа. Бид бүхэн шагналыг бол ингээд хавтгааруулсан болгодог болчиход байгаа. Яг гавьяатай зүтгүүлээд олон жил одоо явсан ийм дээр үед ч одоо үн цэнтэй байдаг байсан тэр зүйл нь өөрөө байхгүй болоод өнөөдөр бол ингээд ямар шалгуураар хэн яаж авдах нь ойлгомжгүй нэг ийм зүйл болсон. Тэгэхээр нөгөө арчил гарснаас хойш бол нөгөө хүн чинь хөдөлмөрөө мөнгөөр үнэлүүлдэг болсон. Тэгэхээр ингээд нөгөө нэг үнэлгээ өгөх одоо систем маань бас өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр цаг үетэйгээ нийцүүлээд хуучин үед одоо хэрэглэдэгсэн хөдөлмөрийн улаан тухын удамч байд юм уу? Тэр нэршлүүдийг бас бид нар шинжлэх ёстой. Дээрээс нь яг үнэхээр Монгол улстай гавьяа байгуулсан нэг бүх нийтийн тийм хүмүүст нь яг гавьяагийн томоор нь болгоод за шаардлагагүй одоо жишээ нь одоо ойлгомжгүй нэршлэрч байд юм уу? Эсвэл ингээд юу хийсэн нь тодорхойгүй байдлаар нам дагсан хүмүүст ч байд юм уу? Эсвэл ингээд ийм сонгуулийн одоо санал татах зорилгоорч гэдэг нь ашигладаг байдлыг зогсоохын тулд бид нар энийг бүртгүүлжүүлэх ёстой, юу нь тодорхой болох ёстой, шалгуур нь тодорхой болох ёстой. Тэгэхээр энэ утгаараа шагналын тухай хуулийг гаргаад хамгийн гол нь бол ер нь иргэний нийгмийн байгууллагууд энэ дээр ажиллах ёстой. Жишээ нь хуульчтай холбоо бол шилдэг хуульчтай өөртөө шалгууруулад явж байгаа. Тэр нь үн цэнтэй байгаа. Тэрийг төр нанаас нь оролцох биш. Яг ингээд иргэний нийгмийн байгууллага, төрийн бас байгууллагууд нь өөрсдөө тэр шагналуудаа гаргуулад салбаруудынхаа шилдэгүүдийг тодруулаад явдаг байх. Одоо тэр зөв зарчим руугаа бид нар бас шилжих хэрэгтэй болов уу гэж харж байгаа.